Төрхөө төлөөлөгчөөр таслаа. Төрхөө төлөөлөгч. Өдрийн төрхөө би зөвхөн санал төгөлдөө сая нэг уншиж байгаа юм дээрээс сонслоо. Техникийн нөхцөлтэй холбоотой юмнуудыг сонслоо. Тэн дээрээс бас нэг асуулт байна. Одоо Улаанбаатар хотод чи ер нь дулаан хангамж байхгүй шүү дээ. Нэмж өгөх болцоо байхгүй шүү дээ. Яг үний юм дээр. Тэгээд нөгөө техникийн нөхцлүүдийг өгөх хурлуудыг үе давтамжтайгаар одоо хий гэсэн юм. Тэр чинь гормын дагуу яг авч идэв шүү дээ. Тухайн байгууллагуудын. За одоо жишээлбэл бохир усны коллектор дээр өгөх бохирын шугамд холбоод явхад одоо маш хүндрэлтэй бас. Улаанбаатарт бас. Захиргаан хангамж бас хүндрэлтэй бас. Бид бүхэн их усруудыг шийдсэний дараа энэ бүгдийг яринөхөс шийдээгүй байж байхад тэр хүмүүсийн асуудлуудыг бас шийдэж чадахгүй шүү дээ. Нэг хүн хүнжлийнхээ ярээр хүлээж ий гэж нэг үг байгаа шүү дээ. Яг байгаа нөхцөл байдалтайгаа уялдуулж бас юмнуудаа гаргахгүй бол нөгөө хязгааргүй их одоо хүссэн юмнуудыг бид бүхэн шийдэж өгч чадахгүй. Нэгт. Хоёрт бас энэ нөгөө нэг даалгавар болон ямар нэг юмнуудыг баталж өгж байгаа хүмүүс бас хязгаартай юмнуудыг бас гаргамаар байгаа. Яг өөрсдөө бодол гаргацдаг нөгөө нэг хангаж байгаа байгууллагын хэрэг ашиг ерөөсө боддог харддаг. Цаад бол нь ерөөсө хүчин чадал байдгүй болохоор яг хүчин чадлын хэмжээнд л одоо асуудлуудаа ярьж идэг. Энэ ч бол олон талтай болохоор энэ олон талаас нь энэ бүгдийг харж байгаа энэ дээр бас шийдвэр бол зүгээр юм болов гэсэн юм нэг санал байна. За ийм л саналтай байна.